хайрлах YouTube-ийг үздэг бүх үзэгчиддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ойрд та эдтэйгээ уулзсангүй ямар ч хэсэн их орондоо сайхан амраад хүссэн зүйлээ бүгдийг нь биелүүлээд ирсэн. Тэгээд өчигдөр ирсэн. Тэгээд өчигдөр орой ирээд өнөөдөр та эдтэйгээ уулзах гад бүр яарад бичлэг хийж байна. За тэгээд өнөөдөр та эдтэйгээ ярмаар байгаа зүйл юу вэ гэхээр мэдээж хэрэг аяны богцоосоо ярилцах нь зүг бах гэж бодож байна. Тэгээд юу вэ гэхээр миний энэ сувгийг бас зөндөө олон гадаадд байгаа монголчууд их үздэг. Тэгээд Улаанбаатар хот маань өөрчлөгдсөн байна уу? Ямар байна? Гэдэг талаар надаас зөндөө олон хүмүүс асуусан. Тэгээд та эдтэйгээ өнөөдөр Улаанбаатарт очоод юу өөрчлөгдсөн? Би бол Монголд 2 жилийн өмнө очисон хэдий ч тэрнээс өмнө ингээд олон жил очиагүй байсан. Тэгээд ер нь бол 10 жил орчим ер нь бол Улаанбаатарт амьдраагүй. Тийм болохоор миний хувьд их сонирн байсан. Зарим зүйлүүд нь маш их таалагдаад ингээд гоё өөрчлөлт гарсан байсан. Зарим зүйлүүд нь бас хിവэр байгаа юм шиг санагдаад их сонирн санагдсан юмнууд байгаад байна. Тэгээд та хэдтэй өнөөдөр энэнийхээ талаар ярилцъя гэж бодож байна. За Улаанбаатарт очиод миний хамгийн түрүүнд одоо төрсөн сэтгэл юу байсан бэ гэхээр агаар байсан. Шинэ онгоцны буудал баригдсан байгаа. Та хэд маань мэдж байгаа Чингис хаан олон улсны онгоцны буудал хотоос жоохон нэлээд зайтай байд юм лээ. Тэгэл шинэ онгоцны буудал маань айгүй гоё цэвэрхэн. Тэгээд ажиллаж байгаа хүмүүс нь айгүй найрсаг надад санагдсан. Тэгэл айгүй хурдан нөгөө юугаараа нөгөө custom border гараа авчихсан. Тэгээд надад хамгийн түрүүнд юу санагдсан бэ гэсэн чинь Улаанбаатарын агаар, Монголын маань агаар үнэхээр юм нэг цээж түнүүн амьсгалж болохоор тийм сайхан байсан. Тэгээд тэр бол ерөөсөө миний хувьд бол Америкт нөгөө айгүй тийм чигтэй газар амьдардаг болохоор надад хамгийн ихээр одоо сэтгэл төрүүлсэн гэх юм уу зүйл байсан. Тэгээд Монголын үнэртэй салхих гэд дуу хүртлээдэг шүү дээ. Яг тэрэн шиг ингээд агаар нь үнэхээр гоё нэг юм гээл амьсгалаа л ямар юм гоё тэнүүн агаар байсан. За тэгээд юу онгоцны буудлаас ингээд евро гэрлүүгээ явж ах замд бол нөгөө юм шин хурдны зам баригдсан байсан. Тэгээд айгүй сайхан явлаа. Би вау манай монголч ямар гоё хэлсэн бэ гэдэл сайхан чөлөөтэй ингээд явж исэн. Тэгээ яг хот руугаа төхөөл нөгөө яарам руу төхөөл ирсэн чинь нөгөө нэг гоё зам маань айгүй хэцүү болж эхэлсэн. Маш удаан түгжирсэн. Бараг гэртээ харих гэж 2-3 цагийг зарцуулсан баха. Тэгээд яг тухайн үед нөгөө надтай хамт нөгөө Жайкагийн хүмүүс ирж исэн юм шиг байлаа. Тэгээд онгоцны буудалч их завгүй байсан. Тэгээд гэртээ харин хартлаа түгжирж агаад тэгээд нэг гэртээ харж гэрээхэндээ ээж аавдаа өнсөлсөн. За тэгээд тэр хооронд юу санагдсан бэ гэхээр манай ярмаг ямар том болоод ингээд тэлцсэн юм бэ те. Айгүй тийм ярмагт ирсэн гэдэг би бүр ойлгоогүй. Энэ амар олон юм шин барилгууд баригдсан. Гой газарлцсан байлээ. Гэхдээ нөгөө талаараа маш их түгжрэлтэй байсан. Тэгээ тэр түгжрэл бол үнэхээр нөгөө хүнийг уурыг яаж барж болох вэ гэдгийг сар юм байлээ. Тэгээ хамгийн гол нь түгжрэл хаасаагүй л байгаа. Америкт ч түгжрэл байдаг. Гэхдээ түгжрэл нэг юм одоо манай монголчуудаас одоо бусад дэлхийн олон орноос ялгарсан зүйл нь юу байсан бэ гэхээр нэг тийм бүдүүлэг хандж байгаа байдал одоо нөгөө нэгнийхээ урдуур ингэж дайрж ордог те. Мэдээж хэрэг ингээд урдуур одоо эргэж байгаа машин бол мэдээж хэрэг оруулах нь те одоо соёлтой жолооч бол ингээд оруулна тийм үү. Тэгтэл ингээд араасаа ингээд 3 4 5 уулаа ингээд дайраад ингээд ороод ингээд нөгөө урсгалаа ингээд бүглөөд ингээд таглаад байж идэх тэр бол үнэхээр хэцүү санагдсан. За тэгээд тэр яах вэ? Угаасаа төгжрөл бол угаасаа манай Монголын одоо тий асуудал болоод байгааг
хин хөнгөө мэдж байгаах. Тэгээ зөндөө олон телевизийн мэдээ нэвтрүүлгээр ч гэсэндээ энэ төвчрэл амар хэцүү байгаа гэд яриад байсан болохоор бас би ер нь жоохон ойлголттой байсан. За гэхдээ дараагийн нэг зүйл нь юу байсан бэ гэхээр ингээд бид нар ингээд Монголд нөгөө нэг агаарын сайхан болохоор тэр юм уу дандаа нөгөө нэг цонхоо онголгож явдаг. Тэгээд машины нөгөө exhaust чинь тэгээ нэг юм айгүй их тийм юутай санагдсан надад ийм тоостой манай Улаанбаатар ийм саарл өнгөтэй санагдсан. Бүх юм ингээд машинууд нь ингээд тоосон дарагдсан. Тэгээд барилга байгууламж бүх юм ингээд ийм саарлцсан байсан. Тэгээд би дүүгээс асууж байсан байхгүй юу? Яагаад ийм бүх юм ингээд саарл байна гэсэн чинь ойрын хэд хоног бороо орсон. Тэгээд бороо орсноос болоод ийм шороотой жоохон ийм онцгүй байгаа гэж тэгжсэн. Гэхдээ миний хувьд Монголд одоо нэг би чинь сая сар гаруй байх хугацаанд Улаанбаатар хот маань ялцчгүй юм надад саарл тийм жоохон өнгөгүй санагдаад байсан. Ягаад ч юм тэр магадгүй нөгөө нэг их тоосжилттай байгаа учраас тийм саарл санагдсан байж магадгүй. Гэхдээ нөгөө талаараа сайн талаараа гэх юм бол хамаагүй нөгөө нэг юу нэмэгдсэн бэлээ. Моджуулалт, цэцэгжүүлэлт нэмэгдээд Улаанбаатар хотын төвөөр явхад зөндөө олон гой өнгөний цэцэгнүүдтэй бас хөөхөн юм янз янзын юм ингээд нөгөө нэг замын уулзуур эднэр төр ингээд хийцэн байсан. Жишээлбэл нөгөө юм баглаа цэцэг шиг юм хэлбэртэй. Тэгээ тэндээ ингээд зөндөө олон ингээд цэцэгнүүд ингээд тарьсан юм юу харсан Улаанбаатар хотод. Тэгэл энэ тэнд хөөхөн юм жижигэн юм одоо хот тогтчлолтоос хийсэн бололтой нэг тиймэрхүү юмнууд байсан. Тэгээ тэр цэцэг тэр өнгийн цэцэгс болон ингээд шинээр мод тарих гэж оролдож байгаа надад маш их таалагдсан. Тэгээд энийг бас үргэлжлүүлж хийх хэрэгтэй юм байна. Улаанбаатар хотод тэгээд бас дээрэс нь айл болгон ер нь бас өөрсдөө гэртээ одоо нэг хашаатай айл болвол газартай айл болвол гэртээ бас мод тарих гэж оролддог болсон мөлий. Оролдог биш мод тарьж байгаа юм бэлээ. Тэгээд манай ээж аав хүртэл зөндөө ингээ гэртээ юунда лагер дээр мод тарьсан байсан. Тэр үнэхээр бүр ингээд аавштай санагдсан. Тэгээд нэг айл нэг хашаандаа нэг тий 3-аас 5 мод за тэгэл томхон хашаатай болвол 10-20 мод ингээд тарьсан байхад болвол Улаанбаатарын маань утаа багасна гэдэгт би бол итгэлтэй байна. Тэгээд мэдээж хэрэг Улаанбаатар хотод би өөрөө төрж өссөн. Тэгээд тийм учраас ингээд нэг тийм дотн сайхан мэдээ санагдсан. Гэхдээ яагаад ч юм ингээд нэг тийм таньдаг юм шиг, мэддэг юм шиг гэсэн мөртлөөс хаана байгаач мэдэхгүй юм шиг надад тийм сонирм мэдвэж төрөөдсөн байхгүй яа. Тэгэхээр нөгөө олон жилийн хугацаанд ингээд одоо чинь миний амьдардаг байсан байр гэхэд ингээд өнгөөс солилцсон байх жишээний тий. Эсвэл бол нөө хуучин жоохон бахад ингээд хамгийн гоё юм үзэсгэлэнтэй амар лаг байрнууд ингээд бүр өнгөө алдаад хуучирсан ч юм уу. Тиймэрхүү юмнуудаас болоод надад юм их тийм таньдаг юм шиг, таньдгүй юм шиг. Тэгээ дээрэс нь шинээр зөндөө олон ингээд барилга янз бүрийн юмнууд нэгтцсэн болохоор тийм мэдрэмж төрөөд байсан. Тэгээд миний хувьд одоо би нэг жоохон ингээд жагсаалт гаргаад надад ингээд Улаанбаатар хотод маань таалагдсан гоё зүйлүүдийн талаар хэлье гэж бодож байна. За тэгээд тэрний дараагаар ингээд бас сайнны хажуугаар саар гихчээр бас нэг баг зэрэг таалагдаагүй ч гэх юм уу те. Эсвэл их сонин санагдсан одоо хүртэл хിവэрээ засагдаагүй байгаа юмны талаар бас жоохон хөөрнө гэж бодож байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний нүдээр харсан зүйл шүү дээ те. Заавал одоо тантай ингээд санал нийлэх албагүй. Гэхдээ одоо тийм над чиг ингээд бас гадаад олон жилд амьдарсан хүн байх юм бол бас нэг сонин сайханаас сонсомоор байгаах гэж бодоод би ярьж байгаа шүү. За тэгээд Улаанбаатар хотод очиод хамгийн ихээр надад бас таалагдсан зүйл нь болохоор зөндөө олон юм янз янзын ресторанууд нэгтчихжээ. Ресторан, кофе шоп тэгээд доторх тогтчуулт нь үнэхээр хөөрхий. Тэгээд хоол унд үнэхээр дажгүй сайтай. Тэгээд ийм одоо барууны соёл гэх юм уу нэлээд их нэвтэрсэн. Тэгээд бараг Америкт байдаг шиг одоо хоолны амт зэрэглэлийн хувьд тийм хэмжээний тэгээд ер нь залуу хүмүүс ингээд цагаа өнгөрөх зөндөө олон газартай болчихжээ Улаанбаатар маань. Тэр бол үнэхээр одоо юу гэдэм бэ
бахархууштай гэх юм уу да сайхан санагдсан. Яа тэгэхээр намайг одоо тийм Монголд амьдардаг байхад гой гой ресторанууд ховор байсан гэж хэлэх юм уу, эсвэл би нэг тийм олон ресторан мэдгүй орж үзег байсан мэдгүй ямар ч надад тгий санагддаг байсан. Тэгээд хоёрдугаар гэх юм бол манай Улаанбаатарын залуу хүмүүс маань үнэхээр стайлиш одоо dress up хийдэг болчихжээ. Хаанч явсан гэсэн айгүй гоё өнгийн гоё хувцастай. Тэгтээ юм нэг тийм одоо бүгд урд нь ингээд миний анзаархаар бүгдөө нэг юм жоохон ижилдөө хувц өмссөн ингээд бүгдөө нэг ижилхэндүү ч юм шиг юм харагддаг байсан хгүй. Одоо болсон ч ерөөсө хүн болгон өөр ингэсэн өнгө аястай тий хувцлалтаараач тэр одоо тийм өөрийгөө илэрхийлсэн маягаар хувцалдаг болсон юм шиг санагдсан. Хотын төвд байгаа залуус болон би бас playtime үзсэн. Тэгээ playtime-аар бас хүмүүс бүр үнэхээр галзуу nice stylish хувцалдаг болсон мөлий. Тэгээд та нар хаанаас тэр хувцууд аваад идэм бэ? Яа ч юм надад үнэхээр гоё санагдсан. Тэгээд би бас өөрөө баг нөгөө хувцалтаараа гологдох гээд байгаа юм чинь. Тэгээл бүр хүү энэ манай монголчууд чинь ямар гоё хувцалдаг болсон. Тэгээд хамгийн гол нь хаашаач явсан ингээд тийм гоё харагддаг. Хаашаач явсан гэсэн ингээд тийм үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд маань байж чаддсан байх. Биеэ зүү авч явдсан байх. Биеэ ингээд гоё авч явдаг юм шиг надад санагдсан. Тэгээ миний хувьд бол жишээ нь Америкт бол ер нь жоохон нэг жоохон хамаагүй зүг байх гэдэг хаашаач явсан гоё хувцлал ингээл те нүүр амаа янзлаад явна гэж баг бид нар байдгүй штэ. Энд жоохон тийм хайнг дуу маягийн хувцлалтай болчтой. Тэгээд нүүрээ бол үнэхээр special occasion болоод будахгүй л бол баг будахгүй ч юм уу те. Тиймэрхүү юмнууд одоо би Америкаас жоохон сурцсан байгаа хгүй. Тэгээ Монголд атсан ч юм юу нүүр мөрөө бодож гарч янзалж гарахгүй л бол одоо баг дэлгүүр орсон ч гэсэн тэгэж хувцалж гарахгүй л бол жоохон хүмүүс ингээд нэг гайхах маягтай тэгэж санагдсан. Тэгээ тэр бол миний хувьд бас жоохон сонирн боловч тэгээ та хэдээс бас сурах хэрэгтэй юм байна гэж бодоод тэгэл одоо гадуур гарахтаа ингээл нүүр мөрөө янзлал өсмөсөө янзалж гарах гэж хичээсэн. Тэгээд тэр бол үнэхээр гоё байсан. Монгол залуучууд маань үнэхээр үзэсгэлэнтэй гоё харагдчихжээ. Тэгээд за дараачих нь болохоор манай хот бол ерөөсөө 24 цаг юм завгүй байдаг хот болсон юм байлээ. Яаж мэдсэн гэсэн чинь би нэг найзуудтайгаа нэг орой уулзсан байхгүй юу. Тэр нь ажлын өдөр байсан. Гэтэл ажлын өдрөөр ингээд Улаанбаатар хотын бүх юмнууд онгорхоо ах юм. Тэгээд гэрэлгийгээ тэгэл машины төгжрээ хүртэл орой шөнө байж юм. Тэгээд энэ тэнд ингээд газруудад ороход дүүрэн битэн хүмүүс байгаа байхгүй. Тэгээ би бодож исэн. Вау, манай монголчууд шүн айгүйх тийм завгүй амьдардаг хүмүүс юм шүү. Өдөржингөө өглөө өдөртөө ажиллаа хийчээ. Тэгээд орой найз нөхөд ажлынхантаа гардыг юм уу ядیں۔ Тэгээ ямар ч исэн гэсэн шүнжэнгөө их тийм завгүй байдаг юм хот болсон байлээ. Тэгэл тэр надад их сонир санагдсан. Жишээлбэл би Вашингтон DC-д амьдардаг олон жил амьдарсан л да. Тэр хавцаа Вашингтон DC, Виржиниа эднэрээр амьдарч байхад за Виржиниа бол бүр тэр тусмаа ингээд юмнууд нь бол бүр айгүй ихт орой 9-10 гэл хаачдаг те. Манай энэ одоо миний амьдарч байгаа хотод ч гэсэн ялгаагүй ер нь одоо ажлын өдрүүдээр бол ер нь баг ихэнх юм ингээл 9 цаг 10 цаг хаачдаг байхгүй. За тэгээд амралтын өдрөөр нэг 11 12 хүртэл ч юм ажиллах бах. За Вашингтон DC-д бол жишээлбэл 5 дахь хагас ам бүтэнсэн ингээд ийм 3 өдөр нөгөө night club юмнууд ингээд ажилдаг. За бусад үед бол дандаа хаалттай байж идэг байсан. Тэгсэн чинь манай Монголд ингээд юмнууд нээлттэй онгорхоо байгаад ингээд ажиллаж байсан надад их одоо таалагдсан бөгөөд их сонь санагдсан гэх юм уу да. За тийм байсан. За тэгээд сайнны хажуугаар сар гихчээр би их олон юм ярмааргүй санагч байна. Яг хуу миний хувьд нэг баг зэрэг юм сонин санагдсан бөгөөд дажгүй санагдсан юмудаа л би нэг жижигхэн хумаад ярьчих гэж бодсон өнөөдрийн хувьд. За сонин санагдсан юм нь юу вэ гэхээр Улаанбаатар хот маань их л жижигхэн хот шүү дээ тийм ингээд нэг дөрвөн уулын дунд ингээд байдаг жижигхэн хот. Одоо ийм байхад ингээл юу маш жижигхэн зайд ингээл байшингууд бариад лах юм. Жишээлбэл ингээд
хитрхи их олон ингээ байшингууд бариад ингээ зохион байгуулалтгүй байрснаас болоод хүмүүс явах зайгүй болтлоо ингээд байшин барьсан гэх юм уу. Тэгээд яасан их баригдаж дуустгүй их барилга вэ. Одоо чинь манай ээж аавын тэнд одоогоор ингээл зөндөө их байшингууд баригдаадлах юм. Тэгэл тэрнээс их нөө барилгын явцаас болж маш их тоосжилт одоо тийм ингээд нөгөө энэ тэнд бөглөх тэгээд энэ бөглөрөө үүсэх гэдэг ингээд зөндөө олон юм гарч байгаа. Тэгээд би бодохдоо яагаад одоо хүртэл ингээд бариад идэх нь ойлгохгүй. Тэгээд яасан ч их баригдаж дуустгүй их байшин барилгууд өвдөө гэж надад бодогдсон. Тэгээд тэрнээс болоод яалтчгүй айгүйх тийм нөгөө трафик үүсэж байгаа байхгүй. Тэгээд трафикаас гадна ингээд дуу чимээ тэгээд тоосжилт үүсэж байгаа болохоор надад жоохон төвхтэй санагдсан. За тэгээд хоёрдугаарт нь надад жоохон сонир санагдсан юм юу гэхээр 100 байхад айгүйх агарын бохирдолтой юм шиг санагдсан. Яа тэгэхээр би очиод ерөөсөө миний ингээд хоолой хорсоол ингээд харшил бол угаасаа бүр амар байсан. Гэтэ хоолой хорсоод ингээд нэг агаар бохирдолтой байгааг би бүр ингээд өөрийн мэдлэхгүй мэдрээд байсан байхгүй. Тэгээд маш их нөгөө тоосжилт ихтэй байгаагаас болоод ч тэр юм уу. Тэгээд нөгөө мэдээч хэрэг нөгөө машины exhaust чинь тэ нөгөө утааны үнэр бол үнэхээр амар байсан манай Монголд. Тэгээд энийг одоо шийдэх арга нь юу гэж бодсон бэ гэхээр яг үнэнгээ хэлэхэд байна шүү дээ. Улаанбаатар хот их жижигхэн болохоор бид нэр болж л өгвөл алхах хэрэгтэй юм билэ. Бараг такси яриад янз бүр явж яснаас зүгээр алхаад явчих нь илүү стресс багтаа бөгөөд нөгөө нэг одоо эрүүл мэндэд мөнгөнд хэмнэлттэй зүйл болох гэдэг шиг байлээ. Тэгэхгүй болохоор таксинд суухаар маш их стрессжсэн. Тэгээд одоо би өгн очиод тэнд очиод яг нэг хаяа нэг найз нөхдөдөө уулзах гэхээр мэдээж өсгөдөө тогтлоо өмсчээ. Тэгээд ингээд нөгөө такси дууднаа. Тэгээд UB cab гэдэг нэг гоё үйлчлэгээ гарцсан байлээ. Тэгээд манай энэ тэгэхээр бол нөгөө Uber Lyft гэдэг эднэр шиг тийм үйлчлэгээ. Тэгээд UB cab-аар ингээд такси дуудах айгуу дайжгүй. Гэхдээ нөгөө UB cab-аар ирж байгаа таксинууд маань айгуу бохир байсан. Нөгөө бүр ялтчгүй айгуу бохир. Тэгээд тэр надад жоохон сонир санагдсан. Тэгээд хүнд үйлчилж байгаа юм чи яагаад жоохон цэвэрхэн байж болохгүй гэж. Тэгээд дээрэс нөгөө жолооч ах нар маань амар ааштай ах нар жолооч одоо нөгөө UB cab-ын маань жолооч нараас нэлээд ааштай. Эсвэл бол айгуу тийм яриа нөх хүний амьдралд ингээд оролцсон ч юм уу. Мэдгүй надаа нэг тэр жоох айгуу сонир санагдаадсан. Нэг бол айгуу тийм яриа юм хүмүүс таарал ингээл баах юм асуугаад магадгүй нөгөө нэг их төгжирдэг болохоор тэр юм уу өөд тийм үү яа тийм тэгээ тэр их надад их сонир санагдсан. Бүр ингээд нөгөө UB cab дээр үн тийм тохиргоо байд юм билээ л дээ ингээд чимээгүй явах гэд. Тэрийн дарчаад авах төртөл ингээл хүмүүс юм яриад асуугаал ингээд идэг. Тэр надад их сонир санагдсан. Бас нөгөө талаараа юм айгу ааштай ах нар нөгөө төгжрэнээс болооч тэр юм айгу ааштай тэгэл баг тийшээ алхаад ирмэр гээл загнал. Тэгээд тэр надад их сонир санагцсан. Тэгээд агарын бохирдол бол 100 ч гэсэндээ одоо өвөл бол бүр амирад гэж агтээ 100 надад очиод бол нэлээд байгаа юм шиг тоосжилт ихтэй байгаа юм шиг санагдсан. За тэгээд өмсөн гутал маань бол зүгээр очиод ерөөсөө 1-2 хоногийн дотор одоо миний кет юу маань зүгээр амар шороо болоод ингээд тэр надад их санагдсан. Америкт би баг тэрийг угаахгүй баг 2-3 сар болохоо зүгээр байдаг гутал маань энэ дээрээд Монголд очиод ерөөсөө 2 хоногийн дотор будаа болоод амар шороо болсон. Тэгээд тэр надад жоохон сонир санагдсан. Одоо Улаанбаатар улсын нийслэл хот байна те. Энэ тал дээрээ жоохон анхаарах хэрэгтэй юм шиг. Хүмүүсийн нөгөө явган хүний зам манад бараг байхгүй тийм сонирн байгаа байхгүй юу. Яа тэгэхээр явган хүний зам ингээл явж яснаа нэг барилга болоод нэг юм болоод ингээд байхгүй болоод ерөөсөн явган хүний зам байхгүй болчт юм лээ. Хэрвээ хотын нөгөө төгжрлийг басгая гэвэл бас явган хүнийхээ зам болон нөгөө дугуй эднэрийнхээ замыг илүү сайжруулах шаардлагатай юм шиг санагдсан. За бас нэг сони юм үнэхээр сонир санагдсан нэг юм юу байна гэхээр би нөгөө онгоцны буудлаас ингээд төгжрээд явж байхдаа бид нар юм нөгөө цахилгаан станцын тэрүүгээрх замаар ингээд явсан хгүй юу.
Тэгээ тийм ерөөсөө зам байхгүй байгаа байхгүй юу. Ингээд ерөөсөө юм овон товон ингээд шороо. Тэгсэн чинь тэрний хажууд талд ингээд боржуур сольж ийн гинэ ингээд боржуур тавиа явж исэн. Тэг би бүр дүүгээс асуугаад үгүй энд бүр ингээд зам байхгүй хахад яагаад боржуур тавиад байгаа яг тэгээд ингээд боржуур чинь зам болон хүний одоо явган хүний замыг одоо ингээд тэ тусгаарладаг тийм юм байх хэрэгтэй байтал тэр боржуур явган хүний замч байхгүй зүгээр л боржуур тавиад байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь айгүй үнэтэй нөгөө гантик чулуун боржуур байсан. Тэгээ би тэрийг юусоо ойлгоогүй. Ятаж замаа засцсан байж замтай байж боржуур тавина шүү дээ. Гэтэл зам байхгүй бүр ингээд аль 10 20 10 жилийн өмнө би тэр замаар явж байхад юм уу овон товон байдаг. Тэр нь хിവэрээ тэгсэн мөртлөө ингээд боржуурын жил болгон сольдог гэж манай дүү надад тайлбарлажсэн. Тэр надад үнэхээр гайхалтай бүр яагаад гэдгийг ойлгоогүй. Тийм юм байгаа. Тэгэл тэр боржуурын асуудал бол би үнэхээр гайхсан. Ингээд хаасаагүй зам нь амар муухай хахад ерөөсө замаа янзлахын оронд боржуурын л солиод идэм билээ. Тэгээд миний бодлоор аль тэр нэг боржуурн дээр нэлээд том хүний бизнес ах шиг байна тий. Тэр надад үнэхээр сонин санагцсан. За тэгээд мэдээч хэрэг нөгөө нэг traffic. Гэхдээ traffic да нөгөө нэг юм манай монголчууд маш их дөрөнгөө явдаг. За тэгээд дөрөнгөөс гадна сигналыг бүр үнэхээр бүр амар ашигладаг. Зүгээр ерөөсөө үнэхээр бүр яагаад юм мэдгүй бүр ингээд байнга сигнал дартаг. Тэгээд тэр бүр үнэхээр хэцүү санагдсан. Тэгээд би хотод очиод нэг хэсэг ингээл занхуу такси бариа явуулсан. Сүүлдээ ингээд ялцчихгүй машин барих шаардлагатай болоод ингээд машин барьсан чинь хүмүүсийн сигналд бүр ингээд цочоод исэн. Тэг хүмүүсийн сигнал зоожгоос гадна сүүлдээ би өөрөө баг амар сигнал хэрэгэлдэг болоод сүүлдээ нөгөө дөрмөө барихгүй байгаа тэр нөгөө хүмүүстэй тий баг муудалцдаг болоод жинхэнэ нөгөө Улаанбаатарыг уугуул гэдгээ харуулад ирсэн. Тэр ой анхандаа ингээл хүмүүс сигналтаар ингээд зочиж мочаал ингээд исэн сүүлдээ баг өөрөө сигналтдаг болоод дөрмээрээ яваач гэдэг болоод ингээд ирсэн. Тэгээд эдгээр зөвлөд Улаанбаатарт одоо нийтлэг гэх юм уу да юм сонин зөвлөд байсан. За тэгээд хамгийн сүүлд одоо надад хамгийн ихээр одоо жоохон тийм сонин ч юм уу те тэр санагдсан юм юу вэ гэхээр хүмүүс ингээд хоорондоо монгол хүмүүс хоорондоо зөрөгтэй ингээд ямар ч тийм одоо юу байхгүй баяр баясгалан байхгүй гэх юм уу юм айгуу тийм сонин юм ууртай дандаа хөмсгөө зангидсан хүмүүс тэгээд ингээ хэрвээ хин нэгэн хүн өөдөөс чи харж байгаа юм бол юугаа харсан гэсэн байдлаар ингээд яадаг нэгэнтэйгээ харьцаж ханддаг тэр хандлага надад ерөөсөө таалагдаагүй. Тэгээд тэр бүр үнэхээр сонь санагдсан. Яг тэр би энэ Америкт янз янзын газар амьдарч үзэлтэй. Гэхдээ одоо миний сүүлд энэ амьдарч байгаа газар болохоор энэ өмнөд South мужи ахгүй юу. Тэгээд өмнөд мужийн хүмүүс яадаг вэ гэхээр ингээд зүгээр ингээд гадаа ингээд танихгүй хүмүүс зөрөгтөө танихгүй ингээд машинууд ингээд одоо чи нэг хөршрөнтэй neighborhood руу ингээд машин орохтой эднэр ингээд дандаа ингээд хүмүүс рүү ингээд гараад аллаа. Эсвэл бол ингээд явж байхдаа сайн уу гэд эсвэл бол юу байна гэд ингээд өнгөрдөг байхгүй юу. За тэгээд энэ соёлыг анх би одоо энэ өмнөд мужид ирээд энэ хүмүүсийг яагаад ингэж байгаа юм бол гэж надад их сонир санагдчихсэн л та. Гэхдээ одоо тэр соёлыг маш ихээр өгүүлж байгаа. Яагаад гэсэн чинь Монголд очиод хүмүүс рүү ингээл өөдөөс нь инээгээл те сайн байна уу гэл ингэхээр ингээд гайхал би чамайг таньдаг үлээ танихгүй байхад яагаад гэж ингээд юм ууртай маягаар ингээ харьцдаг. Тэгээд тэр надад үнэхээр жоохон юм стресстэй байсан. Яагаад тэгэхээр одоо би ингээ сайн ойлгож байгаа байхгүй юу. Ингээд нэг нэгэндээ ингээ ууртай бухимдалтай янз бүр байх үед ингээ өөдөөс нь инээмсэглэхтэй ингээд мэдлэх эднэр чинь ямар чухал юм бэ? Хүн тэгжээс нөгөө нэг бас стресс багтай тий удаан амьдрд юм байна гэж ойлгосон. Та манай Монгол угаасаа зөндөө олон стресс байгаа тий амьдралын зүгээр л хамгийн наазах нь нөгөө трафик гэдэг чинь гадны нөлөөтэй тий гаднаас авж байгаа юм стресс байна шүү дээ. Тэгээд тэрнээсээ болооч тэр юм уу манайхан жоохон юм ууртай хүмүүс тэгээд ингээд хоорондоо хандах хандлага нь айгуу тийм ууртай нэг төгшөөсөн байдлаар ханддаг. Тэгээд тэр нь надад жоохон сонир санагдсан. Бид нар
нэг нэгэндээ хайртай байх хэрэгтэй юм бэлээ. Тэгээд танихгүй ч гэсэндээ нэгэндээ ингээд инээмсэгэл бэлгэлдэг. Танихгүй ч гэсэндээ ингээд нэг рүүгээ сайхан ингээд нэгэнтэйгээ сайхан мэндэлцдэг тийм соёлыг Монгол хүмүүс зайлшгүй сурах шаардлагатай юм бэлээ. Тэгээд би яг тэгээд Монголд тийм байдалтай байж агаад буцаад ингээд ирээл өнөөдөрхөө ингээд гадаа ингээд алхаад явж ахтал ингээд хүмүүс сайн уу юу байна гэд ингээд өнгөрөөл тэгэл өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэл ингээд өнгөрч байгаа байхгүй. Тэгээд тэр ингээд хүнд ямар их нөлөөлт юм бэ ингээд те хүнийг ингээд бухимдалтай явж ахт хүртэл өөдөөс чи хүнийгээ дахаар чи ингээд одоо нөгөө нэг уур бухимдлаа мартаад буцаагаад ингээд инээгээд ингээд хандд юм ба шүү дээ тий. Тэгэхээр энэ маш чухал байд юм байна. Нэг нэгэндээ халтдгийн байна энэ хүний инээмсэглэл гэдэг юм чинь. Тэгээ энийг ерөөсөө бид нэр мартаж болохгүй юм байна. Энийг нэг нэгнтэйгээ харьцахдаа онцгойлон үйлчлэгээний байгууллагт ажиллаж байгаа хүмүүс хэрэгжүүлвэл үнэхээр хэрэгтэй санагдсан. Нөгөө нэг Монгол нөө CU гэд нэгтчихжээ. Хаасайгүй CU гэд юм жижигхэн юм мухлаг дэлгүүрүүд байгаа байхгүй. Тэр дэлгүүрт оронгууд ингээд сайн байна уу? Манад үйлчлүүлсэн юу манахаар үйлчлүүлсэнд юу лээ нэг тиймэрхүү таатай байна ч хэлбэл нэг тийм үг хэлээл тэнгүүд баярлаа баяртай гэл ингээд ийм хүмүүс ажилт юм блэ. Тэр амар гой санагдчихсан байхгүй. Тэг яг тэрэн шиг манай бид нар бас ингээд бусад салбарынхан те бас гадуур явж байгаа хүмүүс нэг лүгээ инээдэг болох хэрэгтэй юм байлээ. Инээж баясгалантай хандаж энэ нөгөө одоо гаднаас нөлөөтэй байгаа энэ стрессийг бид нар даван туулах юм шиг надад санагдсан. За тэгээд Улаанбаатар хотын хувьд сонин сайхан гэх юм бол ийм байна. Тэгээд та хэддээ би дараачийн дугаараараа өөрт юу тохиолдсон бэ? Тэгээ би энэ Улаанбаатар хотод одоо очиод юу хийсэн. За энэ талаараа та хэдтэйгээ хуваалцъя. Тэгээд миний YouTube сувгийг үздэг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд сар гаруй хугацаанд би яг өөртөө ингээд цаг гаргаад чимээгүй байлаа. Сошиал медиа юм чимээгүй яа тэгэхээр би надад үнэхээр завгүй ингээд өөрөө хайртай хүмүүстэйгээ уулзаад хөдөө гадаа яваад ингээд сайхан байсан болохоор өөртөө цаг гаргаад бас нэг өөрийнхөө аз жаргалыг өөртөө хадгалъя гэж бодоод нөгөө бичлэг янз бүр юм хийсэнгүү. Гэхдээ та хэдийг бол мартаагүй. Эренгүүтээ би одоо өчигдөрхөө ирээл өнөөдөр ингээд таацтэйгээ одоо сайн сайхнаа хуваалцж байна. За тэгээд утгагүй одоо Улаанбаатарт би юу хийсэн талаараа та хэдтэйгээ хуваалцнаа. За түр баяртай. Тэгээд миний бичлэг таалагдах юм бол мэдээч хэрэг лайк дараарай. Тэгээд subscribe хийгээрэй. Бас найзуудтай шеэрлж хүргээрэй. Тэгвэл надад маш сайн тус болох болно. Ингээд та бүхэн маань өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай.